Тэгээ олох юм бол хоёуланг ингээд томоор угаалж байгаа жаазлж үзэх гэдэг. Тэгээ албаар угаасаа жаазлж харандаа хийх гэж. Жаазлж юм яа дурсалтай. Дурсалтай. Бүр гэртээ үлгэх юм уу тэгээ. Үлгэн. Сайн уу. За би өнөөдөр ажил дээрээ ирсэн байна. Тэгээд өнөөдөр болохоор 11 сард Монгол модель сонгосон юм ивент басан байгаа. Тэгээд өнөөдөр модель маань бас ирсэн. Модельтэйгээ хамт эмчийн зөвлөгөөнд орох гэж байж байна. Энэ л хоёлаа. Сайн уу. Цамцраа. Баатра маань Солонгост ажиллаж амьдардаг. Гэр бүлээрээ байдаг уу? Тийм. Хоёр хүүхэдтэй. Хэдэн настай юм? Том маань 3 настай, бага маань 8 сартай. Хоёулаа жоох юм биш үү? Хүүхдийн хий харж байгаа одоо өнөөдөр. Өнөөдөр цэцэрлэгтэй 8 сартай. Тийм. Хоёулаа цэцэрлэг. Айгуу жоох юм байна хөөрхөн. 2 жоох хүүхдтэй юм байна. Тэгээд Баатар болохоор нүдний модельээр сонгогдсон байгаа. Тэгээд зовх татах болон гээд илүү залуужуулах ийм мис ажиллабар хийгднэ гэсэн. Аль хэсгэн дээр илүү санаа зовж байгаа вэ гинэ. Чавхан дээрээ. За би 1 мм гоо сайхны эмсцлийн эмнэлэгт ажилд орсноос хойш ингээд анхны модель шалгаруулаа сонгоод ингээд бичлэгтээ оруулсан байгаа. Тэгээд эрэгтэй модель гэдэг утгаараа бас ер нь одоо энэ тал дээр эрэгтэй хүмүүс айгүйх одоо нууж ичих ч юм уу санаа зовж явдаг байх гэж бодоод албаар эрэгтэй модель сонгож оруулсан байгаа. За тэгээ манай эмнэлэг болохоор яг дээд доод зовх татах, давхраа, давтан хагалгаа гэх мэтчлэн одоо яг нүдний чиглэлээр бол маш мэрэгшсэн ийм олон өөрчлөлттэй мэрэгжлийн олон эмч нартай ийм эмнэлэг байгаа. За тэгээд ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүү хөвшрөлтөөс болдогч бай, ажлын онцлогоос болдог бай. Нэгэнт ингээд арьс унжилт явагдаж эхлээд за ялангуяа нүдний зохины арьс унжаад эхэлсэн тохиолдолд зөвхөн одоо уртаа харагдахаас гадна нүдний эрүүл мэнд хараанд бас муугаар нөлөөлдөг гэж эмч хэлж байсан. За Баатрагийн маань хувьд ч гэсэндээ одоо урдах орчин бүтэн харагдахгүй байна гэх мэтчлэн одоо нүдний хараанд нөлөөлөд эхэлчихсэн. Дээрээс нь зураг авахлахад ингээд хамаагүй наснаасаа илүү уртаа ингээд харагдчихсэн болохоор эхнэр нь бүр ингээд санаа зовоод манай ивент одоо модель шалгаруулдаг ийм ивентэд эхнэр нь нөхрийнхөө зургийг явуулж оролцож исэн ийм хоёр байгаа. 11 сарын манайх ингээд саяхан моделийн ивент зарласан баггүй. Тэгээд дараа оролцоод тэгтээ дараа өөртөө мэс засал хийлэхгүй те. Нөхөртөө мэс засал хийлэх гэж байгаа. Тэгээ надад амар гоё санагдсан зүйл нь нөхөртөө анхаараа нөхрөө гоё болгочих гэсэн тэр эхнэрийн сэтгэл үнэхээр агуу юм. Би асуудахгүй нөхөртөө гоё санаа зохийг татна. За тэгээ ямар хөө сэтгэл төрж ийн ер нь яг ивент зарлагдсныг хараад яг шууд ямар бодол төрсөн бэ? Яг хамгийн түрүүнд нөхөр бодогдсон уу? Би эсвэл өөртөө хийлгэждэг ч юм уу гэсэн жоохон тийм бодол байсан уу? Бид хоёр болохоор яг энэ нөгөө зохин ингээ умжаад байгаа болохоор ер нь давхраа оюулах ч юм уу эсвэл зохио татуулах гэдэг ер нь ярилцчихсэн хоёлаа. Угаасаа ер нь Тэгээ яг танах нөгөө бичлэгийн водоог нь байнга уддаг болохоор тэгээд зарлагдсан гут нь гэж шууд зургийг явуулсан. Хамгийн түрүүнд үздэг давуу тал ингэж гардаг байна шүү. Тэгээд зургийг явуулаад нилээ утсан хариу ирэхгүй. Тэгээд би сүүлдээ өөрөө ихлээд танах хизээ шалгаруулах вэ гэж чаад ийсэн. Манайхаас миний хувьд ч гэсэндээ ер нь ингээд нөгөө нэг эрэгтэй хүмүүс сүүлийн үед бас айгүйх гоо сайхан анхаарна болсон шүү дээ. Залууч бай, хөгшинч бай. Заавал зөвхөн эмэгтэй өнгөлтөхгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн гой залуухан харагдах гэж хичээдэг болчиж, гой бие хаатай харагдах гэж хичээдэг болчиж. Тэгээ эрэгтэй модель байвал бас бусад ишчүүдэд өөр хүмүүс ч гэсэн айгүйх урам зориг болох гэж бодсон. Айгүйх таалагдсан тийм болохоор эрэгтэй модель сонгосондоо амар баяртай байгаа би. Яг тэр дандаа л эмэгтэй модель сонгогддог. Угаасаа энэ тийм гой сайхны мэс заслын ивент ингээд зарлагдахаар эрэгтэй модель байх юм бол бас мэдээж ичдэг ч юм уу санаа зовдөг хэрнээ одоо ингээ нүуний хийлгэж чаддгүй айдаг ч юм уу зөндөл бол ирчүүд байгаа шүү дээ мэдээж хэрэг тийм залуучуудад тийм ирчүүдэд бас гоё урам зориг болж өгөх бах манай Баатра. Тэгэл удахгүй гоё болох хаа. Давхраа хоёроор нэг л адаг нүдтэй залуу. Адаг нүдтэй залуу харуулсан. Анх хэлсэн чи яаж юу гэж хэлсэн? Анх надад нөгөө нэг би юугаар чатаар ингээд нөө зургийг явуулсан шүү дээ. Тэгэл танаа нөхрийг сонгосон шүү гэсэн өө баярлаа. Нөхрөөгөө залгаад би чамд орой очиж байгаа гоё юм хийлнэ л гэх. Тэгээд тэгж байгаа.
Хэлсэн чинь гоё юм хэлнэ. өөрөө болохоор би гоё гэж бодоод байна. Эхнэрт бол гоё санагдаад байна. байна. Надад бол гоё санагдаад байгаа байхгүй. Тэгээ хэлсэн чинь тийм үү одоо яана. Тэгээд хоёр шалгах бол гэх нэг амар их бодсон. Тэгээд найз нэг давхраа хэлсэн найз руу залгаад чиний давхраа хэр удаж идэгсэн гэж юм. 이렇게 하는 방법은 여기가 블록해질 수가 있죠. 여기가. Ингэж давхраа хийх юм бол энэ хэсгээр наваарах ч юм уу. 그다음에 가만 보세요. 떠보세요. 떠보세요. 여기 이렇게 피부를 잘라내는 방법은 이제 그런 블록해지는 건 없는데 여기 흉터가 조금 남을 수가 있다는 거. Дээрээс нь татах юм бол бөөгнөс хэсэг юм ч юм уу бондоос хэсэг үлдэхгүй. Гэхдээ хөмсний доогоор жоохон сориг үлдэх магадaltaй байдаг. За ингээд Баатараа маань хагалгааны өдрөө ирээд шинжилгээндээ орчоод яг хагалгааны эмч дээрээ дахиж орж зөвлөгөөндөө ороод ингээд зураг зурулж байгаа байдал нь байна. За тэгээ Баатараагийн хувьд их нэртэйгээ ярилцаад зөвхөн одоо хөмсгөний доогуур төсөлт хийж татхаас гадна жижигхэн эргэтэлэг гоё юм цэвэрхэн давхраа оюулаад энэ хоёр аргыг хоёулангийн сонгоод одоо зохио татуулахар шийдсэн байгаа. Харчирсан хараа. Ямар харагдсан. Эхлээд амар юу харагдав. Нүд нүдэн тэгээ найшлаад тонгороо гараад ирсэн. Тэгээ хавцсан өдөр удаан өрөм болцсон. Яг тэр царайг нь одоо хэдэн өдөр харна шүү дээ амар хэцүү. Тэгэл 7 оноос баг багаар нөгөө хавтрын дугаас баг багаар нэг хүн төрхөө олж байгаа юм шиг. Тал шүү дээ. За хойлоо шилээ аваад хүмүүс өөрчлөлтөд харуулцах. Яа, хараач тээ. 7 хоногийн дараа гэхэд ийм гоё болсон байхгүй. Хавтрал хамаагүй амар сайн болсон байх. Хэдэн анаад ойрттой. Ийм гоё. Цэвэрхэн. Тийм. Одоо энэ чинээсээ дахиад илүү гоё ингээд хавтран буугаад суугаад өгөхөр бүр гоё болох юм байна. Одоо бол гоё хороо ертөнцийг бүтэн харж байгаа зү тээ. Ер нь тийм шүү дээ. Өмнөхөө бодвол хамаагүй Нүд ч гэсэн арай хөнгөө оргоод гайгүй. Одоо ойлоо ахуулсан байгаа юу? ахуулсан. Давхраа хийнгээ, давхраа оёнгоо ингээд татцсан болохоор бүр илүү гоё юм том цоглог нүдтэй болчих. Хэр зэрэг өнгөрөвдөө 7 хоног. Гам байхад ер нь хэр байна? Нөө хурдан өнгөрсөн. Гам барих ямар ч асуудалгүй тэгээд хийгээгүй ерөөсөө. 7 хоног амтсан. Амарцсан тэгээд одоо нэг Одоо төвчин завьар байхгүй шүү дээ. Одоо тосоо сайн түрхээд сорвоо сайн хаад. Маргаашнаас нь одоо юу яж болох юм гэсэн нөө ус хөргөж болно. Ааха зөөлөн ингээд хамаагүй ширүү угааж болохгүй зөөлөн угаагаад ус хүргээд. Сайн байна уу? За ямар мэстээс хэлэх гэж байгаа вэ? Бацсан давхраа аялнаа. Бацсан давхраа аялнаа. Аялнаа. Хэдэн настай вэ? 21 настай. Өө жоох юм биш үү? 10 дүү юм бэ надаас. Одоо ингээд тавьцуулаад харахаар ингээд би баг ихтний юм шиг харагдаад. Би ингээд харалаа. Тийм үү? Гэтэ энийхэр ингээд өвчлээ. Мэдний өвчлээ байгаа. Одоо бас байна юм даа. Гэдэг. Хөрх юм бэ? Айж гинөө. Жах өднө гэж ядж чинь. Тэгээ гайгүй. Ерөөс өвдөхгүй. Бүх юм ингээд мэддэхгүй дуусна аа. Дараа нь жоохон өвдөж магадгүй. Тэгээ дарааныхаа өвдөж хөөрхөн болох хэлгээ дээ. Гоо сайхан зөлөөс хэрэгтэй юу? Хэрэгтэй. Манай эмнэлгийн үйлчлүүлэгч байхгүй юу? Ерөөсөө тэгээ сая манай эмнэлэгт үйлчлүүлэгч ирсэн бахаар би ястаа хэлчихнаа л ингээ хажууд нь зүгээр суучдахгүй бичлэгтэй оруулчихлаа. Уучлаарай. Зүгээрс би те. За яг жоохон Манай миний влогийг үздэг. үздгийг гэрисчээ. Яа, далчгнаж өгч байна. Үздэг хүнийхээ влогоор гарах нь штэ. Харин тийм жоохон өөрөө боддог ажил гэж бодож байна да. Тэгээд яг тэ дараа нь тэгээд яг гоё олцоод дахиад нэг уулзнаа. Тэгээд нэг уулзнаа 10 хоногийн дараа уулзъя. 7 хоног ч юм уу. Миний ойлаа хурдаа дахиад хараад тэгээд дахиад орё. Тэгээ. Тэ. Тэр үед чи хөөрхөн байцсан байна. Наваа бити муулаарэ. Та жоохон муулаад димэж хүмүүсийг ер нь уншдаг шүү. За би өнөөдөр
Илсад ирсэн байна. Манай эмнэлгийн модель болсон залуу маань Илсан хотод амьдардаг. Тэгээд яагаад Илсан хотод ирсэн бэ гэхээр Баатрагийнхаа хамгийн сүүлийн бичлэгийг нь хийх гээд одоо мис засалд орсноос хойш яг нэг сарын хугацаа өнгөрч байгаа хгүй яг нэг сарын хугацаа. Тэгээд нэг сарын дотор эдгэрэлт өөрчлөлт гээд яг эхлэгчээс чи Баатраг хүрээд ирлээ. Сайн уу? Манай хүн чамаг дээр нөгөө имлэг дээр уулзсан мөн үг гайхаад ш. Тийш тэг чинь нөгөө амар хамтартай байсан тий. Ойлаа авах гэдэг бодуулаад хэд ч гэсэн гоё харагдчихсэн гэсэн чинь одоо сарын дараа гэсэн чинь бүр гоё харагдчихэв. Ойл нь бол ерөнхийдөө одоо нэг сарын дотор ингээд иймэрхүү харагдчихэв. Иймэрхүү идэгсэн байна. Яа, нэг сар гэхэд бол ер нь амар сайн бүдэрсэн байгаа байхгүй юу? Баатраа нөгөө төсөн чамд нөгөө сорим дээр төрхээрэй гэж өгсөн юм чи өгсөн тус байсан шүү. Аа тий. Тэр үлдсэн үү? Үлдсэн баха. Тэгвэл трийгээ юу шүү дээ. Одоо ингээ идэрсэн ч гэсэн хамаагүй байнга төрхээд тэр чинь сорим аа. Би тэрийг төрхөө дээрээс нэг юм соримны нэг ногоонгийн нэг тус аваад хоёулангийн зэрэг төрхөөл. Сая ч гэсэн гарч ихтэй хоёулангийн нэлж аваа. Ганцхан сарын дотор ийм байгаа юм чи наад чинь 3 сар 6 сарын хагас жилийн дараа мараа их бол 3 сарын дараа ихэд бол бүр гоё болчих. Одоо гоё. Мис заслаас өмнө нөгөө өмнөх үеийнхаа зурагтай одоо ингээд зураг аваад хооронд нь эвлүүлээд одоо хоёулангийн одоо нэг юм жоохон том хэмжээтэй угаалгах гэж байна. Тэгээ олох юм бол хоёулангийн ингээд томоор угаалгаж байгаа жаазлж үзэх гэдэг. Тэгээ албаар угаасаа жаазлж хандаа хийх гэж. Жаазлж гэнэ дурсалтай. Дурсалтай. Бүр гэртээ үлгэх юм уу? Үлгэн. Яг хагалгаанд ороод эхний 2 хоног хавдартай, амар хавдартай байсан. Тэгээд ер нь 7 хоногийн дараагаас хавдрын буугаал. Эхний 2 хоног баг нүд таларч байгаа гэсэн. Тий, тэгэл нөө солонгорол нөгөө яг жоохон эхний 2 хоногтой жоохон зовёртой. Түүнээс бусдаар бол тэгэл гайгүй. Ер нь 7 хоногийн дараа ихэд ямар ч зовёр. 7 хоногийн дараа нөгөө дээр юм дээр 7 хоногийн дараа ойлаа авахад ирэхэд чинь бол айгүй гоё болсон. Тий, тэгэл ер нь 7 хоногийн дараагаас ихэд зовёр нь байхгүй болол. Би ч өмнө нөгөө нэг ингээд үстэй харагдчихэв. Нөө холын юм чинь болохоор жоохон ингэж мэнгэж юм уу эсвэл тохныхоо харьцааг ингэж өрчил гэж хардаг байсан. Одоо бол тийм байхгүй. Тийм. 그러니까 지금 38이라는 거잖아. 진짜 자기 나이에 온 거야 지금. 지금 사진에는 좀 본인 나이보다 한 10년 정도 나이가 더 들어 보이고 사진 전에는. 근데 지금은 뭐 그 정도도 보이고 그거보다 어려 보이기도 할 것 같아. Одоо л яг л 30-д залуу шиг харагдчих. Одоо Ер нь залуучуудаа хандаж хэлэхэд бүгд эрүүл мэндэд сайн анхаарцгаарай, гоо сайхандаа анхаараарай. Бид нар дандаа өөрсдөө хайдсан байлээ шүү залуучуудаа. ар гэр ажил амир өөр. Өөрсөндөө ч гэсэн жоохон цаг гаргах хэрэгтэй байлээ шүү залуучуудаа. Эхнэрт чинь ч гэсэндээ бас гой санагдах. Баггүй юу яг үнэндээ. Тэш тэ. Өөрөөсөө хайртай, өхөр нь өөрийгөө хайрлаа, өхөр нь өөртөө анхаарал тавиад гоо сайхандаа анхаараад, бие биелэртээ анхаараад тэгээ ингээд эрүүл мэндэд анхаараад ингээд байж байгааг хажуунаас нь харж байгаа. Тэр хүний үзчихсэндээ гой байхгүй юу? Би сая юу вэ? Баг загцсан. Гэнэ. За одоо ингээд бичлэгний хажуугаар давхар лекцэн сууж байна. Одоо гэртээ очиж нэг лекцэн суун, энд надад бас нэг лекцэн суух гэж нэрээ. Эмэгтэй хүмүүс чинь тэгэл нөхрөө байнга ингээл өөрийгөө гаргуунд нь хаяал өөрийгөө ингээл арчиж тордохгүй зөвхөн мөнгөний машин шиг мөнгө олж ирээд ингээл амьдраасаа гэж хүсдэггүй шүү дээ манайхаа. Эмэгтэй хүн чинь нөхрөө гоё байгаасай, гоё залуухан, залуулаг стайлтай, гоё залуу байгаасай. Тийм бол өдрө болгон тэгэл дурлаад байж шүү дээ. За ёо, батра. Баярлалаа. Дурлуулаад байж хастай гэх юм.